За тэгэхээр хөдөөгөөр явж явах иргэд бол маш их дургуутстай байгаа зүйл бол энэ авилгал хэл ахуйд хулгайтай тэмцэх талаар ерөөсөө тодорхой арга хэмжээ авахгүй байна. Энэ дээр л одоо гол анхаарлаа хандуулаарай гэж байгаа. Тэгэхээр одоо энэ нүүрсний улгаан сонсгол болсон. Тэр нүүрсний улгаан сонсгол дээр бол манай хөдөөгийн ард иргэд бол нэг тийм алинд нь хулгай болцсон бэ гэдгийг бүрэн сайн тогтоож амжаагүй. Чадаагүй. Тийм учраас энэ хулгай яаж явагдсан бэ гэдгийг бас би тодорхой хэлж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Би 2021 оны 10 сарын 1-ний өдөр одоо боллоо гэдэг жагсаалыг талбайдаар жагсаалыг зохион байгуулж байхад би хэлжсэн. Нэг машин нүүрс жишээ нь цагаан адны талбайнаас ганц модны бомб хүртэл 29 км газарт 60 сая төгрөгөөр тээвэр хийж шүү. Энэгээ болооч чи одоо боллоо штэ гэдэг зүйл хэлж яхад чимээгүй л байсан. Тэгээд нэг дараа нэг 3-4 сарын дараанаас хэсвэлэл ер нь бол тэр тээвэр чинь 120 сая болцсон байхгүй. Урд нь 3 сая төгрөгөөр одоо 29 км газарт тээвэр хийдэг байсан чинь ковидын үед 120 сая төгрөг болгож байгаа бол энэ одоо хулгайгаа бүгдийг хийсэн байхгүй. Өдөрт 300 машин гарлаа гэхэд 36 тэрбум төгрөг тэнд хулгайлагдаж ирсэн байхгүй. Тэгээд цоо шин 360 сая төгрөгийн үнэтэй цоо шин давхар чиргүүлтэй хятад машиныг 360 сая төгрөгөөр худалдаж аваад банкнд нь салиарх төргээд банкныхын салиарх дуусаагүй байж 180 км яваад нөгөө машиныхаа 360 сая төгрөгийг олж олоо шүү дээ. Ийм лөөврийг энэ бүтэн 2 жилийн туршид хийсэн байхгүй. 2 жил 4 сарын туршид. Тэгээ энэ одоо хулгайны асуудлаа ерөөсөө яриаггүй. Тэгээ өдөрт 500 машин гарлаа гэхэд л одоо 60 тэрбум төгрөгөл тэндээс хулгайлж ирсэн. Энэ их хулгайны асуудлаа ерөөсөө яриаггүй. Ягаад гэвэл энд бүх одоо эрх баригчид нар, бүх одоо дарга мянгатнууд, бүх хуулийнхан бүгдээрээ оролцоод эндээс хулгай хийсэн учраас өнөөдөр энэ асуудлаа ерөөсөө гаргаж ирж ярихгүй байгаа. Тийм учраас энэ ард иргэд бол нэг зүйлийг л хүсэж байгаа. Энэ одоо бидний боломжийг хулгайлсан энэ одоо хулгайч нөхдүүдтэй хариуцлага тооцоод шорон оронд нь явуулаад тэр хулгайлсан мөнгөний минь олж ирээч л гэж байгаа шүү дээ. Гэвч харамсалтай нь одоо сонсголоор энэ асуудлаа шийддэг. Цаашаа ямар ч арга хэмжээ аваагүй сонсголын дагуу одоо хариуцлага тооцогдсон хүн алга. Жишээ нь одоо тэрний нэг нүүрсний хулгай хийж гэмт төлөвлөлт бий болгосон гэдэг аюур сайхан гэдэг нөхөрд 3 жилийн ял өгч. Одоо 10 сар гаруй шалгагдсан. Тэр нь одоо ялан дотор орчин. Тэгээ 3 жилийн ял өгч 1.5 жилийн ял эдлээл тэгээ нөгөө хүн чинь одоо суллагдчихна. Тэгээ энэ яаж юм ихтер за аюур сайхан одоо ингээд баахан нүүрсний хулгай гээд баахан пижигнүүлсэн ард түмэн хариуцлага хүлээгээд байна. Тун удахгүй одоо их хурлын сонгуул болно, орон нутгийн сонгуул намар болно. Миний өгшөө чи одоо ингээд нэг 11 сард гарчил та гэдэг гэж хэлж байгаатай ялгаагүй хариуцлага тооцож шít. Ингэж хариуцлага тооцох юм бол тэр энэ одоо ард түмний баялгаас сулгаасан тэр хүмүүс одоо яаж хариуцлага тооцох ч. Ялын дээд хэмжээ нь 12 жил байгаа шүү дээ. Тэр мэргээр нөгөөд явуулсан бол одоо энэ хүмүүс ч хашрах байхгүй. Гэтэл одоо ийм юм байхгүй. Яагаад ингэж асуудал хандж байгаа гэхээр ерөөсөө энэ эрх баригч нар чинь бүгдээрээ энэ одоо нүүрсний хулгай болон янз янзын хулгаанууд бүгдээрээ холбогдсон. Чи миний хүнийг нүүрсний хулгайдаар шалгаж байгаа юм уу? Тэгвэл чиний хүн чинь төмөр замын хулгай хөгжлийн банкнаар холбогдсон шүү дээ. Гингүүт нөгөө хоёр нөхөр хөшнөө цаана орчоод зааж хоёлоо ничээ шүү. Хоёлоо чимээгүй бай. Ингээл гараад ирж шít. Ингэж ийм байдлаар хариуцлага тооцох асуудал дээр урагшаа хөдлөхгүй байна. Тэгэхээр энэ асуудал дээр авилгатаа дэмжих газар ямар